За бид Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын ингэрт Эко Метр хотын нислэгийн үйл ажиллагаа дээр ирээд байна. За Эко Метр хотын шав тавих үйл ажиллагаа 2012 онд буюу одоос 7 жилийн тэртет болсон. За одоо та бүхэн барилгын үйл ажиллагааг харж байна. Энд гэхдээ барилгын үйл явц явагдаж байна. Цөөн тооны Монгол барилгын ажилчид энд ажиллаж байна. За 2018 онд засгийн хуралдааны шийдвэрээр энэхүү ингэрт 12 мянган га газрыг Эко Метр хотын бүтээн босголтод зориулж засгийн газраас шийдвэрлэж өгсөн юм а. За харин энэ авто баригдаж байгаа энэ барилга бол ихний ээлжид төслийн хүрээд баригдах 54 м өндөр, их метр бурхны бодис садва дүр. За мөн 108 м өндөр зарлиг увдсын сувраг босгохоор ихний ээлжинд ажиллаж байгаа юм а. Эко Метр хотын ихний шатны хэрэгжилт 2030 онд хэрэгжиж эхлэх ёстой. 2030 онд энд 100 мянган айл сууршиж Эко Метр хотын анхны оршин суугчид болох юм. За тэгээд Эко Метр хот нь Улаанбаатар хотын төв цэгээс 60 км-ийн зайд оршиж байна. За бидний хувьд сая Улаанбаатар хотын баруун талаар тойрч ирсэн. За шинээр тавьж байгаа хурдны замын хажуугаар гараад Бугын сангийн аж ахуйг өнгөрөөд Төв аймгийн 100 мод хотыг өнгөрөөд чигээрээ явсаар хагаад орж ирж болж байна. За аль эсвэл Улаанбаатар хотын зүүн талаар Наглахын замаар уруудаад за Чойрын замаар орж явж байгаад постаар салаад мөн нааша орж ирж болно. За ингээд та бүхэн өөрсдөө ч гэсэн Улаанбаатар хотоос 60 км зайд орших энэ Эко Метр хотын үйл явцтай хурж ирж танилцж болно.